Тэгэхээр өнөөдрийн тулгамдаад байгаа нэг том асуудал бол үндсэн хуультай холбоотой нэг маргаа яваад. Би зүгээр өнгөцхөн харахад бол надад ямар ойлголт төрсөн бэ гэхээр дахиад л инх сайхны саяны хөндөдөөс асуудал ард түмэн зөв шийдвэр гаргах уугүй юу гэж. Тэгээ зөв шийдвэр гаргахын тулд ард түмэн мал бас нэг мэдээлэлтэй байх хэрэгтэй байх л та тийм ээ. Яг чухам юуг нь өөрчлөх гээд байгаа нь, яаж өөрчлөх гээд байгаа нь, тэрний дараа ямар үр дагавартай байж болох вэ? Энд уялдаа холбоотой надад ямар бодол төрсөн бэ гэхээр нэг ийм заалт яваад байгаа байхгүй. Шүүгчийн хариуцлагын зөвлөлгээд нэг юм байгуулж байгаа юм байна. Тэмүүжин энэ ч байжсэн тийм. Энийг одоо аюул сайн мэдчихэж байгаа байна. Тэгэхээр тэд нар бол ер нь их мундаг эрх мэдэлтэй юм байна л да. Тэгээд ямар хүмүүс тийм шийдвэр гаргах вэ гэдгсэн чинь шүүн таслах ажлын туршлагатай хуульч 3 байна гэж. Ямар шалгуураар яаж тогтоох гэдэг. Яаж тэр хүмүүсийг гаргаж ирж тэр хүмүүст тэр том эрх мэдлийг өгөх гэдэг. Түмэд. Дараа нь хууль зүйн эрдэмтэн байна гэж. Хууль зүйн эрдэмтэн гэхээр ямар хүнийг хэлээд байгаа. Докторыг хэлээд байгаа юм уу? Эсвэл магистр хэлээд байгаа юм уу? Эсвэл сайенсийн хэмжээнд яриад байгаа юм уу? Эсвэл академич хүн байх ёстой юм уу? Хрен. Гүнчээд ийм шалгуураар л одоо тэгэл аюул том юм шийдэх гэж байна. Дараа нь болохоор иргэдийн төлөөлөл 3 байна гэдэг. Иргэдийн төлөөлөл гэхээр хин юм бэ? Зүгээр та нар мэдгүй юу? Хаант Орос улсын жанжин штабын дэргэд нэг албан ёсны оронтой байдаг байсан юм. Штабны дурак гэж. Тэнэг хүн. Жанжин штабаас чинь тушаал гаргаж байгаа шүү дээ. Нийт айруудаагаараа дагаж мөрдөх ёстой нэг тийм тушаал гаргадаг байхгүй юу? Тэгээд тэр гаргаад өгч байгаа тушаалыг чинь ингээд цэргүүдэд очиод уншихад бол одоо хин ч гэсэн ойлгох ёстой тийм тушаал бичих ёстой байхгүй юу? Тэгээд нэг жанжин штабын мундаг офицерууд чинь тушаалаа бэлтчихээд тэр дуракт уншиж өгдөг байхгүй юу? Ингээд суугаад хооллоод байж байгаа 24 цаг. Тэгээд тэрийг уншиж өгөөд за чи ойлгоогүй гэдээ ойлголоо гэж. Чи юу ойлгоогүй гэхээр ингэж бодсон. А тэгвэл одоо энэ ойлгосон юм чинь бусд нь эрхвэж ойлгоно гэж тийм тушаал гаргаад өгөөд явдаг байсан. Яг тийм албан тушаал чи яг байсан бодол явдал байхгүй. Тэгэхээр энэ иргэдийн төлөөлөл гэдэг маань чухам хэнийг хэлээд байгаа. Ямар хүмүүсээ тийш нь одоо яаж сонгох гэдэг. Тэгээ ингээд нэг 9 хүн цуглах юм байна. Энэ 9 хүн бол шүүгчдийн бүх хувь заяаг шийднэ. Өөрөөр хэлэх юм бол шүүх засаглал бие даасан засаглал байх уу? Эсвэл одоо мафийн юм уу, олигархийн юм уу, эсвэл одоо нэг элдв янзын юмных нь одоо гар хөл болсон нэг улс төрийн популистуудын тоглоом байх юм уу? Манай улс төрийн популистууд чинь нэг шаардлагаар тавьчих шүү дээ. Манай ахыг тийш нь оруулахгүй бол манай дүүг тийш нь оруулахгүй засгийн газрыг чинь огцруулна ингээл дайрчиход нөгөөдүүл нь засагтайгаа үлдэхийн тулд за ярьшиг ийш нь оруулчих гэх. Тэгээд тийш нь оруулчих юм. Нөгөө ардчлалын амин сүнс болж байгаа нөгөө тулгуур болж байгаа элементүүд чинь хаашаа яаж явах гэдэг байгаа ойлгомжгүй болж байгаа байхгүй. Тэгээ яг ийм юм дээр авичаад одоо ингээд үндсэн хуулийг батлна гэж зогсож байгаа чинь.